хайртай би өөрөөсөө илүү хайртай хүний ингээд яст би өөрөө маш их гайх. Би маш их галзуумар санагдав. Би бүр яагаад ингэж би өөрөө байхгүй байхдаа л гэж харамсаж байгаа. Тэгээд одоо өөрөөс нь уучлахгүй яа. Тэгээд аав ээж гэсэн гэр бүл хийсэн. оны 6 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн нутагт байрлах GMO худалдааны төвд олон нийтийг завчруулсан аимшигт хэрэг гарсан. Энэ инх бат гэх хэрэгтээ өөрийн эхнэрийг олон нийтийн газар 23 удаа хутгалж амь насыг нь хөнөөсөн юм. Эхнэр нь эцсийн хүчээ шавхан авраач амьд үлдээ хэмээн орилж байсан ч шарханых нь хүнд байдлаас болж амь тэмцэж байсаар газар дээрээ нас баржээ. Энэ хэрэг бол гэр бүлийн дотоод хүчирхийлэл зөвхөн хаалганы цаг өндөггүй харин хүний амь нас хүүхдүүдийн гэрэлт ирээдэг үгүй хийдэг нийгмийн түвшний эмгэнэлт асуудал гэдгийг дахин нотолсон юм. Талигач эмэгтэй олон жил нөхрийнхөө хардалт дарамт үл итгэх харилцаанд амьдарч байсан тухай ар гэрийнх нь ярьж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэж хүүхдүүдэд хамгаалахын тулд тэрээр түрээсийн байранд амьдарч гэрэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан байжээ. Хан уул дүүргийн шүүхэд хандсан эвлэрүүлэн зуучлах хугацаа дууссан байсан бөгөөд энэ нь инх батын дургуцлыг улам өдөөсөн байна. Эрүүгийн хэргийн шүүх хурлын үеэр инх бат дараах мэдүүлгийг өгсөн. Би эхнэрээ хэдэн удаа хутгалснаа санахгүй байна. Өөрийгөө ч шархтуулсан. Эмнэлэг түрэгдсэний дараа л юу болсныг ойлгосон. Би гэр бүлийн хүчирхийл үйлдэж байна гэж хизээж боддоггүй байсан. Хардсан, хэрүүл хийсэн, дарамтлсан үйлдэлүүд маань хүчирхийлэл мөн гэдгийг одоо ойлгож байна. Эхнэр хүүхдүүдтэй хайртай байсан. Гэхдээ би сэтгэл готролд орсон, хяналтаа алдсан гэжээ. Өмгөөлөгч булгамаа шүүх хурлын үеэр талигач олон жилийн турш нөхрийнхөө дарамтанд байсныг нотлох баримтууд бий. Тэдний чат бичлэгүүд бүгд хүчирхийллийн шинжийг харуулж байсан ч мөрдөн шалгах шатанд тооцоогүй. Ар гэрийнх нь утасны кодыг хожим нээж чадсанаар энэ бүх баримт тодорхой болсон. Харамсалтай нь түүнийг хамгаалах хууль тогтолцоо цагтаа ажиллаагүй хэмээн байр сууриа илэрхийлжээ. Прокурорын төлөөлөгч мөрдөн шалгах явцад гэр бүлийн хүчирхийлэл тогтмол үйлдэж байсныг хангалттай тогтоосон. Шүүгдэгчийн үйлдэл санааттай байсан бөгөөд нэмэлт нотлохоо шаардлагагүй гэж үзэж байна гэжээ. Хохирогчийн аав. Миний охин 20 жил ханилсан хүнээсээ ийм араатнаас дор зүйл дүртэх гэжтэй хайртай гэд итгүүлчгээд араас нь хутгалж алсан. Үнэхээр уучралшгүй. Би шүүхээс хамгийн дээд ял өгөөсэй гэж хүсэж байна гэжээ. Ээж нь мөн нулимс туслуулан охин минь 3 хүүхдээ хамгаалахын төлөө бүхнийг хийсэн. Тэр салж шинээр амьдралаа ихтлүүлэх гэж байтал ингэж аимшигтайгаар амиа алдах ёсгүй байсан гэж ярьсан. Хүүхдүүдийн хувьд хамгийн том хүн шүүх хурлын үеэр сэтгэлтэй нээлттэй хуваалцаж би аав гэж дуутрахыг хүсэхгүй. Миний амьдралын хамгийн том шарх энэ болсон. Гэхдээ 2 дүүгээ бодоод аавыг гяндан руу явуулах шийдвэр гаргахыг би хүсэхгүй байна. Гэхдээ ээжийг минь ийм харгас аргаар алсан гэдгийг би мартахгүй хэмээжээ. Анхан шатны шүүх прокурорын саналтай нэгэн дүгнэлтэд хүрч энэ инх батад бүх насаар нь хорих ял оноо хаалттай хорих ангид идлүүлэхээр шийдвэрлэв. Тэр бол ээжийн минь насарсан газар бусад хүүхдүүд 18 нас гоё гэж хэлдэгч миний хар дарсан зүгд байсан. Миний 18 насны төрсөн өдрийг өмнөх өдөр ийм зүйл хийсэн. Би чамаас амьдралдаа юу ч гүйж байгаагүй. Тэгсэн хэдий ч өргөж гай болдог байсан. Би бусад аавгүй өссөн хүүхдүүдийг хараад атаархдаг байсан. Чамайг өөрийнхөө төрсөн эцэг ихээ зодоход дүү бид гурыг муугаар хэлэхэд ээж минь хүчирхийл үлдээж зодоход би бурханд яагаад ийм аавтай болсон юм болгосон юм одоо гэж өргөж гомддог байсан. Гэвч одоо надад бурханд хандаж хэлэхүүг алах ээжийг минь өргөж гадуур зугаацаад явчихдаг гэж хэлсэн байна лээ. Гэхдээ үгүй шүү дээ. Ээж өргөж дүү бид гурыг анхаар санаа тавьж өгөхнөөс орой хүртэл ажиллаа хийж ирээд хоолоо хийдэг байсан. Тэр үед чи юу хийдэг байсан юм бэ? Хүүхэд харж байна гэдэг нэрээр өдөржин гэртээ суудаг байсан. Миний жижигхэн бэлтээ хинт ч муу зүйл хийж байгаагүй ээж минь аимшигтайгаар тийм зүйл хийсэн гэж бодоход тайвширч чадахгүй байна. Хамгийн хайртай охинээ чамаас хамгийн чадаагүй гэдэг бодол үргэлж намайг дагсаар байна. Өдөрт 2 хайрсаг тамхи татсан ч тайдахгүй байна. Чи надад насан туршийн эдгэрхгүй өвчин өгсөө. Амьдрал шудраг ус гэвч хүн болгонд өгтгийн адилаар чи өгөхөд
Бурхан чамд жинхэнэ шийтгэлийг чинь өгөх болно. Шорон бол чиний хувьд диваажин байхад нь чиний имиж авах ёстой хүн дөлгөөнөөс гэж бичснийг шүүх бүрэлдэхүүнд шүүхэд дамжуулж өгөх гэсэн дагуу би бас үүргээ биелүүлж шүүхэд гаргаж өгсөн юм аа. Гэрч дэлгөөний манай гэр бүл одоо ингэж бодоход аз жаргалтай өнгөрөөсөн гэр бүлийн халуун дулаан уур хайр мэдэрсэн цаг мөчөж намайг төрснөөс аав намайг бага байхаас эхлээд зодож хүмүүжүүлж өсгсөн ямар шалтгаанаар зоддог вэ гэхээр гэр зэрэлсэнгүй аяг хагалсан буруу хийж өнгө шалтгаанаар зоддог байсан. Зоддог гэдэг үгийг тухайн хүний үйлдэл тайлбарлах бол юм бол намайг алгадаж ширээн мөргүүлэх, илгэрүүн шууд цохих, нүүрлэг хүчтэй алгадах, янз бүрийн хараалын үгээр доромжилж хараадаг байсан. Би ээжигээ маш сайн мэднэ. Манай ээж бол маш зөөлөн, даруй тайван зантай их сайн хүн байна. Миний ээж инх бат гэдэг хүнд байнга зодуулж үг хэлээр хэмлүүлж гэр орноосоо хөөцөө эцэлсэн. Инх хотын зан араа шиг тодорхойлж хэлэх юм бол довшин хүлээцгүй бухимдалтай аливаа зүйлсийг өөрөөр байлгах дуртай тэгвэл хоос нь хар байсан. Түүнийгээ төсөөлөн бодож итгэж үнэмшээд ээжэд гар хүрдэг, үлхэх, гар толгоороо цохих, эд зүйлс авч шидэх зэрэг үйл гаргадаг байсан. Миний ээж харин тэр хүнийг өөр хүн мэддэггүй байсан. Манай хоёр дүү ээж бид дөрөв 2025 оны 4-р сарын дунд үеэс эхлэн ээж ааваас салах гээд тустай амьдарч байсан. Бид дөрөв тухайн үед Жемол худалдааны төв хойд талд байдаг нэгэн орон сууцд нэг өрөө байрыг түрээслэн амьдарч байсан. Бид нарыг тэр байранд амьдарч байсан. Ээж харин энэ үед Баянгол дүр иргэний шүүхэд гэр бүл салахаар нэхэмжил гаргасан байсан. Хэрэг гарахаас сүүлийн 7 хоногийн өмнө ээж надад утгагүй шүүх хурлуулна гэж бол нээж нь ялах байх аав чинь ээжийнх нь ажил дээр ирээ садаа болоод байх юм худалдаа авалт хийхээр өөрийнхөө пост машиныг уншуулад энэ орлого хаагаад ингэж хэлж ийсэн. Энэ хот одоогоос 20 орчим хоногийн өмнө буюу өмнө гэрт байхдаа уулзсан. Тухайн өдөр өглөө 9-ээс 10 цагийн орчимд гэртээ байхад ээж сэрээд уцаар хинтээ гэдгийг мэдэхгүй байна гараад явсан. Харин би ээжийг авсны дараа унтцаагаад 12 цагийн үед ирсэн. Ээжийг байхгүй байхад дүү бид гурав хоол унд хийж идэх. Ихцүүл гэрт орж ирээд сэтгэлээ бариараа гэж болсон асуудлыг хэлсэн гэх мэдвэл 1-р хавц хэргийн 215-аас 216 дугаар хуудсанд тэнхэл байсан учир нь айлын багна байсан эцэг их маань илүү их хайртай байсан зан наашны хувьд арх согтруулах хундаа хэрэглэдэггүй найзууд гэдэг хөнгүү тийм л хүн үе үеийг бачимдаад байгаа юм шиг дүрс гэдэл уурладаг гэх мэдвэл 1-р хавц хэргийн талигачиг нөхрөн газар унагсан дээр нь гарсан байтал хойд зүгт тарсан байхаар би шууд гүйж очиж нөхөр болох хүнийхээ хойноос татаж холдуулсан. Энэ үе талигаш гарт нь хутга байгаа аваараа гэж хэлсэн. Бөгөөд талигачийн нүүр хүзүү цус болсон харагдаж байсан. Харин нөхрөн гартаа хутга бариад чичээд байхаар би айгаад буцаад гүйсэн. Би одоогоос 2 жилийн өмнө Жемол худалдааны төвд лангуу түрээс нь ажиллаж эхлэх үеэс мөхцөлийн мэддэг болсон. Тийм ч ойр дотн харилцаатай байгаагүй. Инээд өгдөө цөөтөө хүнтэй найрсаг харьцаатай хөөрхөн аштай охин байсан. Нөхрийнхэн талаар бол сайн мэдэхгүй лангуун дээр нэрчгсэн хамт сууж байгаа харагдаг нэг л тийм хүүтэн цартай хүн шиг санагдав. Намайг лангуунд орж ирээд удаагүй байх хугацаанд тэр хоёр хэдэн удаа юунаас болсон мэдэхгүй байнга хэрэлдэж маргалдах болсон. Тэгэхдээ тэрүүхэн тэндээ хэрүүл уруулт хийгээд байдаг. Яагаад хэрэлдэж байгаа талаараа зулаа хэлэхдээ өөрийнхөө посыг авч ирээд хамаг орлого аваад ах юм гэж хэлж байсан. Ер нь анзаараад хахад гэр бүлийн харилцаанд тогтворгүй болчихсон байсан учраас нөхөр нь лангуун дээр ирэхээр зулаа гараа явчихдаг. Хамт байхаас зайлс хийдэг байсан. Тэгээд нөхрөө явсныхан дараа ирээд тийм юм зарчихсан мөнгийг нь аваад өөрөө хальт харахад нөхөр нь ирчихсэн байсан. Бөгөөд тэр хоёр маргалдаж байсан зулаа зайл гэж хэлүү ан сонсгосон. Урд нь мөхсүүд бид нар лангуугаараа нийлж хоол унд идэх үе болохоор лангуунаас нэг жижиг хотог гаргаж ирээд зүсэж идэж байсан. Тийм болохоор лангуунд нь хутган байсан байх боломжтой. Би яг одоо тэр ямар хутг байсан талаар санахгүй байна. Ингээд босод маш жижигхэн хутг байсан. Би хараад танихгүй их мэдвэл 1-р хавц хэргийн 69-аас 71, 203-аас 204 болсон. Гэрч зул цэцгийн 1-р давхрын зүүн хойд буланд байдаг гоо сахны лангууны ард нэг эрэгтэй нэг эмэгтэй хүн газар унахсан байдалтай. Харин хоёр өөр эрэгтэй хүн нөгөө эмэгтэй хүнийг зодсон гэх хүнтэй гартан байсан утгыг тавиулах гэж байгаа л да гартаа хаалганы төмөр бариад хойноос нь цохиж байгаа харагдсан гэх мэт 1-р хавц хэргийн 74-аас 76 дугаар болсон. Лангуун дээр нарангар төгсөө зарим үдээд байж хахад авраараа гэх эмэгтэй хүний одоо сонсогдохоор нүг боловгүй хартал хохирч мөхцөлийн нэр дээр нөхрөн гарсан байдалтай байсан. Ам нүүр хэсгэн цустай байсан. Үе чи болооч гэж салахаар зүүн гар талын лангууны солонгос залуутай хамт татсан. Тэгээд дийлэхгүй байдалтай салгаагүй байхад утгалаад байна гэд хэлээ тусламж гуйхад
зүүн талаас нэг иргэдээ ирээд тухайн хутга барьсан залууг салгахаар орсон. Мөн урд хэсгээс ирсэн хүмүүсийн яриаг сонсоход 2 удаа нөхөр нь ирсэн байхад цагдаа ирсэн байсан гэх мэдүүлэг нэгдүгээр хувцас хэргийн дагалыг Ганбатын тэр охин илдэг даруй зөөл ааштай охин байсан. Нэгэн цаг өнгөрөөгөө нэг давхар бухад амин өгч лангуун дээр ирчихсэн ганцаараа яж исэн. Байгууллагууд нь гарч цэвэрлэгч нарт тусалж байсан. Намаа гараад нэг удааг уухад 5-10 минутын дараа дэлгүүр хүмүүс орилж ирсэн. Тэгэхээр би хатаад 108 дугаар амин өгчийн лангууны охины нөхрөн болтой нэг залуу дээр нь гарцуу гартаа барьсан утгаар охины бирүү маш олон удаа хаана л бол хаана хамаагүй хутгалж байсан. Би тэр үед цочролд орж яхаа мэдгүй байдлаар очиж залуу тандаж болохгүй шүү залуу гэхэд тэр залуу миний үгийг сонссон эсхийг мэдгүй байна. Тэр хүн хутгатай байгууллага дуурлага өгчгөө эргээд дэлгүүрлөө ороход тэр хутгатай залууг үл таних 2 залуу дараа тавчсан олон удаа зогсоон гэх мэдүүл нэгдэр авсэрийн 181-ээс 182 дугаар ууланд гэрч бүглэрэн Солонгос улсын иргэнд Ким Син Хоны хоорондоо өндөр дугаар гэдэг байсан ямар зүйл яриад хэрүүл маргаан хийгээд байсан талаар бол ойлгодгүй байсан. Ийм хэрэлдэж байгаад чимээ хит удаа сонсгосон. Тэгвэл би юу хэлж хэрэлдээд байгаа талаар ойлгоогүй. Ерөн бол хоорондоо хэрэг болсон өдөр ч гэсэн урдын адил хэрэлдэж байгаа юм байна да гэж бодоод би тоогоогүй. Мөнхцөл энэ батнаар хоорондоо хэрэлдэж байх шиг чимээ сонсгож байсан. Мөнхцөл чанга дугаар нэг үхэсэн. Би юу гэж байгаа талаар ойлгоогүй. Нэг хотын ажилладаг байсан лангууны гоо сайхан ширээ манай лангууны 52 нийл хэсгийн бараанууд нурж орж ирсэн. Тэгээ би зодоод байгаа юм байна гэж бодоод мөнхцөл бол нэг хот нарын лангууны эмэгтэй хүмүүс орилдоод байж байсан. Энэ хот мөнхцөлийг лангууны булан хэсэг дээр нь гарсан мөнхцөлийг хөдлөх зүгтах ямар ч боломжгүй болгоод зодоод байгаа харагдсан. Би салгах гээд энэ хотын ардаас татсан чинь намайг гараараа хойш түлхсэн нэг тэгээд ч дийлдэггүй чинь мөнхцөлийг хутгалж байсан. Хутга байна гэдэг мэдсийн дараа тэнд байсан эмэгтэйчүүд бол би угарсан гэх мэдүүлэг нэгдэр авсэргийн 190-ээс 192 гаруй төгсөн. Сүүлийн 1 жилийн хугацаанд тэрүүхэн тэндээ хоорондоо хил амаараа хэрэлдэж маргалдаад байгаа зүйл ажиглагдах болсон. Мөнхцөл лангууны араас авраараа гэж нэгэн дуун цааш орсон сул сонсогдож байсан. Наран гор битүүр мөнхцөлийн лангуун дээр очиход маш цочролдсон нөхцөл байдал харагдсан. Тэр юу гэхээр энэ хот мөнхцөлийг лангууны ард шаха дээрээс нь дарж зурлсан байдалд харагдсан. Тухайн үед энэ хотод хутга байгууллагууд мэдээг учраас энэ хотыг мөнхцөлөөс олуулах гэж татаж чангаах үед мөнхцөлийн нүүр хувцсан ер нь тэгээд ойр орчим цус болчихсон. Харин энэ хот баруун гартаа хутга орчихсон байсныг хараад цочролдож хойшоо зайгаа авч төвөн тусламжийн төв дуудлага өгсөн. Энэ хот мөнхцөлийг маш олон удаа хутгалах үед ямар нэгэн дуу түүний биеийн бүх хэсэгт хутгалаад байсан. Тэнд маш олон хүмүүс нөхцөл байдлыг харж орилж ашигрч айж эмээж байсан. Энэ хотыг хүмүүс болоо хөрөх гэж үйлдвэрийн боловсруулах гэж оролцсон болж тэр хүн хутгатай байсан учраас ойртож чадахгүй байсан. Бид нар урд нь хамт тойрч зугаа талах мах ойр зүрийн зүйлсийг идэхэд мөнхцөл лангуунаас нэг хутга гаргаж ирээ зүсэж хувааж иддэг байсан. Энэ хот руу орох согтруулах ундаа өнөртэйгүй тухайн хүн нь ч гэсэн архи уугаад байдаггүй, уус нь харагдаж байгаагүй. Миний мэдгээр мөнхцөл намуухан зүйлээ ааштай даруухан зантай хүн байсан. Хэлж мэдэхгүй байна. Би тухайн хүнтэй харьцаж байгаагүй. Мөнхцөлийн дарамтлаад мөнхцөлийг дарамтлаад иргэн байртад ажилладаг мэдүүлэг нэг 195-190 дугаар орсон. Гэвч ганцхан нэг цаг өнгөрөөд ажил дээр манай лангууны ойролцоо байдаг мөнх төгс наран гаруй хоёртай хамт наран гаруйн лангууд юм яриад холоор авраараа гэд хит хит дуурсан. Тэр үед шуугилдод ихсэн бөгөөд мөнхцөлийн лангуур харахад шилэн лангууны ард зулагийн нөхөр гараа суучихсан зодож байгаа юм шиг харагдсан. Тэгээд юу болоод байна гэж зулаа туслахаар буюу нөхрийг нь холдуулахаар очиж татаж нөхрийн зулааг барьцаад одоодох шиг байсан. Би тухайн үед нөхөрт нь татах байна гэж анзаараагүй. Тэгтэл надтай хамт нөхрийг нь татаж холдуулахыг орлож байсан хүмүүс хутга гэдгээд ойролдоод нөхрийг авчихсан. Тэгтэл нэг хартал би тэр залуутай ганцаараа тэмцэлтэд үлдсэн байсан. Энэ үед нөхөр нь миний урдаас нэг жижиг утгаар далаагаад ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр чичээ шиг царайтай над руу муухай хараад байсан. Тэр үед дүр зураг маш аимшигтай байсан учраас би эргэж хараад тэнд байгаа хүмүүст тусалчих юм байна гэж ойлгоод дахиж харахыг хүсээгүй. Нөхөр нь зулагийн үйл явдал болох бүхий л хугацаанд тутгалж байгаа үйлдэл зогсоохгүй үргэлжлүүлж исэн гэх мэдүүлэг 1-р хавцгийн 199-ээс 200 дараа ус гэрч Батүлзгийн тухайн өдөр өглөө 9 цагт ажил дээрээ гадна талбайн цэвэрлэгээ үйлчлэг хийж байсан. Тэгтэл нэг шар үстэй эмэгтэй манай дүүгийн лангуу энд байдаг юм аа. Би орж нүрээ ботох хэрэгтэй юм гэж хэлсэн. Тэр эмэгтэй урд нь манай хулдааны төвөр ирдэг байсан.
Тэр эмэгтэй өөрөөсөө гадна нэг эмэгтэйтэй ирээд амин хурцчил ангуур орж нүрээ бодоо хувцас өмсөж үзээд л байсан. Би энэ ороод цэвэрлэгээ өгчийг хийгээд явж байсан бөгөөд амин хурцчиг хизээл ангуун дээр ирсэн их чинь хизээ явсан болохыг мэдээгүй. Учир нь гадаа ажиллаж байсан. Тэгтэл 11 цаг үед цаг хэдүүлж байсан мэдэхгүй байна. Дэлгүүр дотор хүмүүс шүүгэлдэд гэсэн. Би гайхаж дотгош ороход хүмүүс бужигналтад байсан. Очоод харахад мөнгөцөлийн дээр түүний нөхөр баруун гараар гартаа хотгоолчихсан, амин хурцчиг шалан дээр хэвтүүлчихсэн, өөрөө дээр нь гараад мортгож байсан. Би тухайд үнэхээр нэг аль юм үйл явдлыг хараад цочролд орсон бөгөөд яг юу хийх ёстойгоо мэдэхгүй зарим зүйлс паникт орсон. Тэгээд ямар байсан гарч цагдаа эмнэлэг дуудах ёстой гэж бодоод гарсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаа эмнэлэг ирсэн байсан. ЖМ бол худалдааны төвд би 5 жилийн турш манайчаар ажиллаж байгаа мөнгөцөл 100 байгаа юм. Харин түүний нөхрөн гээд нэг залуу анх ирж 8 хийж байгаа харагддаг байсан бол хэдэн жилийн өмнөөс харагдах болчихсон. Миний мэдхээр мөнгөцөл бол хүмүүстэй маш ийлдэг харьцдаг хөөрхөн ажтай охин байгаа юм. Харин сүүлийн жилүүд нөхөртөөгөө хэрүүл уруулахын тогтмол харагдах болсон. Ихэвчлэн тэр хоёр ажлын байран дээрээ тэрүүхэн дэндээ хил амаараа хэрэлдээд байдаг гэх мэт. Нэгдүгээр хэсгийн 207-208